Хэрвээ бид номонд орсон хүмүүс бол яах вэ? Үндэ чи энэ бичлэгийг үзээгүй бол харин яах вэ? Чиний бодит гэж боддог хүн чинь чамд зөвхөн л харагддаг хий зүйл байвал яах вэ? Тэгэхээр өнөөдрийн спойлер задлангийн 6 дахь дугаараар Edgar Wright-ийн найруулсан 2021 онд гарч ирсэн Last Night in Soho гэх киног спойлер тоолно. Ингээд спойлер задлангаа эхэлцгээе. Сонноор уралсан даашин зөмсөн охин бүжиглж уугар кино хэлдэг. Түүнийг Эльюз гэдэг бөгөөд бага байхад нь ээж нь амиа хорлож эмээгийнхээ гарт өссөн охин байла. Хувцсны дизайнер болох мөрөөдлөө тэрээр загварын сургуульд тэнцсэн сайхан мэдээг хүлээн авдаг. Ээж нас барснаас хойш охин ээжигээ хий харах болсон бөгөөд эмээ нь үүнд санаа зовж охиндоо чадах чинээрээ тусалсан ч охин харсан хэвээрээ л идэг. Ийм дохино ганцаарнгийн хөл хөдөлгөөн ихтэй Лондон хот руу явуулахдаа ихэд зовнсон байдалтайгаар ямар ч үед холбоотой байж юу ч болсон хэлж байхыг захиад явуулдаг. Лондон хотыг таксиний цонхоор ширтэн явж байтал жолооч залуу түүний өдөөс эвгүй асуулт асууж буух гэтэл ийм цагаар Лондон аюултай би үргээд өгье гэдэг. Арай гэж таксинасаа буусан ч дэлгүүрийн гадаа түүнийг хүлээгээд явж өгөхгүй хэсэг зовоон. Дахиад л азгүй гэхүү дотор байрных нь нэг өрөөнд хуваарлагдсан Жокоста гэх охин түүнийг элдв үсээр доромжилж бус түүхтүүдийн хамт далдуур муулж мөн түүнийг үл хүндэтгэн нэг залуу дагуулan ирэн түүний хажууд бүр загас наадулдаг. Үүнээс болоод галын өрөөндөө суугаагаараа унтаад ихний хичээлээсээ хоцорчдөг. Өөрийнхөө хажууд суудлаа аван түүнийг хүлээх залууг Джон гэдгээ. Эльюзийг ирсэн өдрөөс гэж түүнд илдэг хандаж байгаа цорын гацхан. Охин цаашид ингэж байж чадахгүй тул сургуулийн зарын самбар дээр наасан зарын дагуу уцтаж түрээсийн байр үздэг. Эльюз багасаа 1960-ад оны дууг эмээтэйгээ хамт сонсож өссөн тул өрөөний хэм маяг бүх зүйлд түнд таалагдж нийтдээ 4 сарын шахуу түрээсийн мөнгийг урьдчилгаалan өгдөг. За ингээд өрөөгөө төгчүүлчгаад охин орондоо ордогч унтаж чаддгүй ба хүнжил дотроо хөрвөөж байтал хүнжил дотор нь хонглын үзүүрийн гэрэл харагддаг. Эльюз бүр хүнжил дотроо босоод яваадахлаа. Бүр гэрэл харагдж байгаа тэрхүү зөв рүү. Тэгээ явсаар байтал 1960 оны Лондон хотод ирдэг. Маш их гайхшиж байсан охин хамгийн ихэнд нүдэнд туссан хоёр хаалгачаар ухтуулан Café de Paris бар руу ордог. Доош шатаар бун үүдний танхимд очиход үйлчлэх залуу таны нөмөргийг өлөөд өгье ядагтай эмээ хэлэхэд охин нөмөр гисэн үү эмээ гэж асуугаад гайхсан байдалтай Эльюз толь руу хартал өөрийнх нь биш өөр шаргал үстэй ягаан даашинстэй Сэнди гих бүсгүн тусгал өөрийнх нь толны тусгалын оронд байхыг олж хардаг. Дараачийн үзэгдэл дээр Эльюз Сэндигийн толны тусгал болсон байдаг. Сэндигийн өөртөө ихтэй байдлын хажуугаас харах нь Эльюзийг өөрийгөө түн шиг мэдрахийг ихэд хүссэн илт харагддаг. Танхим дөрвөн хүнийг дээрээс харан шатаар доош буух бүсгүйг нэгэн хөгшингээр саатуулан үчиг хамт өнгөрөхийг хүснэ. Сэнди саналаас татгалзаж тус газрын эзнийг олж ууцгаар текэн дээр очдог. За тэгэд бартендерт эзэнтэй нь уулзмаар байгаа хэлэхэд бартендер ингэж хэлдэг. Эзэн өнөөдөр энд ирэхгүй л болов да. Харин чи түүнтэй ямар хэрэгээр уулзах байгаа юм гэж асуухад би энэ газарт дуулмаар байна гэж хэлдэг. Текний нөгөө бол нь Café de Paris барны дуучны хажууд зогс хар сосолтой Джек гэх залуу руу явуулж киноны үйл явдал эхэлдэг. Джек Сэнди тусалж чадна гэдгээ хэлж бүсгүй гэрт нь хүргэж тус оройн үйл явдал өндөрлөж Эльюз ч зүуднээсээ сэрдэг. За маргааш нь Эльюз анги дээрээ Сэндигийн өмсөж байсан даашинзыг улирлын төгсгөл болох шоунд зориулж урлахаар бэлдэж эхэлдэг. Өнөөх Жокоста гэх хуучны өрөөнийх нь хамтрагч охин гэж хөөх шимүүлч гэж жижиг өчигдрөөр их завгүй байсан байх нэ гэж хэлээд яваад өгдөг. Эльюз маш ихээр гайхдаг ба урд өрөөний зүудэнд нь Джек Сэндигийн үзэн дээр шимжсэн яг тэр хэсэг байлаа. Гэхдээ охин үнийг сүртэй хүлээж авсангүй. Жил арсны дараа өнөөх Джон их залуу түүнийг орой завтай эсгийг нь асуухад Эльюз бушуухан гэртээ ирж Джектэй уулзахыг хүсдэг тул төлөвлөгөө байгаагээд яваад өгдөг. За ингээд 1960 онд иргэн очиж Джек Сэндиг R гэх баарнд авчиж эзнийх нь өмнөд уулуулдаг. Үзүүлбэрийн дараа баарны эзэн тэмч муугүй байгаагаа хэлдэг. Сэнди Джек хоёр баарнаас гарч явахад нь Сэнди инхүү хэлдэг. Надад шин тайзны нэр хэрэгтэй байна. Бас менежер хэрэгтэй байна гэж хэлдэг. Бүсгүй залууг өөрт нь хайртай өөрийг нь хизээж орхиж явахгүй гэж бодож түүнийг одуулхан ялцууж чадна гэдэгт маш их итгэж байсан. Энэ бүхнийг шилний тусгалаас ажиглах Эльюз Сэнди шиг хүссэн бүхнийг өөрийн болгож чаддаг тийм эмэгтэй болохын тулд өөрт байсан бүх мөнгөөрөө гадаад төрхөө 1960-ад оны өөрчлөлтүүдийг хийн. Мөн тэрээр шинхэн төрхийнхөө ачаар олон ч хүний анхаарал магтаалыг хүртэж чадав. За эдгээр өөрчлөлтөөс болж мөнгөгүй болсон охин бааранд ажил орноо. Баарнаас гарч явахад нь цагаан толгойтой 70 орчим насны эр түүний араас дуудаж би чамайг эргүүлэхгүй хонгор минь. Харин чи надад нэг хүнийг санагдуулж байна. Чиний ээж хэн гэдэг вэ гэж асуухад нь Эльюз ингэж хариулдаг. Миний ээж нас орчихсан гэхэд харин үг нь бүгд л тийм байдаг юм гэж хэлнэ. Охин өгнөөс айж цааш явахдаа золтол дугууны нөхөс болчихгүй хүн шиг харьдаг. Мэдээж ойрооч боллоо. Эльюзийн амьдрал дуусч Сэндигийн амьдрал эхэлдэг. Танхим дөрвөн суух хосолтой ирчүүд алга таших чимээнээр Эльюз сэрэх бөгөөд шалгуултанд орсон R гэх газар байлаа. Охин тайзан дээр удахгүй гарч ирэх хүнийг Сэнди гэж боддогч үнэндээ өөр эмэгтэй байх ба Сэнди арын бүжигчин байж байдаг. Үүнийг харсан Эльюз танхимыг орхих замдаа Джек анх өөрийг нь өдөж хоргож байсан хөгшин залуутай инээлт ч гэсэн сууж байхыг олж харна. Дараагийн хэсэгт Сэндиг Джек хөгшин гэртээ хоёулахныг нь уулзуулах гэхэд Сэнди ийм зүйлийг Джек хүлээн зөвшөөрсөнд нь уурлаж ширээг орхин авахд Джек ингэж хэлдэг. Од болохыг хүссэн бүх хүмүүс л үнийг хийдэг шүү дээ. Чи юугаараа тийм онцгой гэж
битгий тэнэг л гэж хэлнэ. Джейкийн ч зүв байлаа. Энэ газарт байгаа бүх охтууд өөрийнхөө мөрөөдлийн төлөө хөгшин нэрийн хүслийг хангаж түүнийг төвчж үргэлжлүүлж хийхин тулд хар тамхи хэрэглэж зарим нь эдгээр зүйлсийг тэсэлгүй амиа эвгүйт гэж байлаа. Түүний гайхалтай зүуд багаагаар хар дарсан зүуд болж охин дахин тийшээ зүглэхгүй тулд унтахгүй байх гэж хичээдэг ч бодит байдал зүуд хоёр нь Элизийн хувьд аль хэдийн нэг болсон байдаг. Джейк маш олон эрчүүдийг түүнтэй зуучилж Сэндиг хар дарсан амьдралын толны тусгалаас харан суух Элиз яг түүн шиг болсон байлаа. Нэг өдөр Сэндиг анзаарсан залуу цагт түн дээр үйлчлүүлэгчиг болон очиж ярилцахыг хичээнэ. Цагдаа залуу түүнд хандаж өөр шиг ийм охин ийм зүйл хийгээд явах ёсгүй мөн өөрт нь тусалж чадна гэдгийг хэлдэг. Сэнди хариуд нь би хүсгүй байвал яах вэ гэхэд залуу тэгвэл чи хитрхи оройтсон байна гэж хэлдэг. Элиз бод амьдрал дээрж Сэнди дээр орой болгон ирдэг ирчүүдийг хардаг. Гэхдээ тэдний нүд ам байхгүй мангас шиг харагдана. Үүнээс уж олигтой унтаж чадахгүй, хичээлдээ анхаарч чадахгүй байгааг анзаарсан Джон аимшигын баярт дагуулan авч. За тэгэд оройн тэдний гэрт нууцаар орж яг унтах гэж байхад нь орныхын дээр байлах толон дээр Сэндиг Джейкт алуулж байгааг хараад Элиз орилж хашгирдаг. За тэгээд цаашаа Джоныг хөөж явуулдаг. Маргааш нь байрны эзэн хатагтай Коллинс гэртээ зөвшөөрлгүйгээр эрэгтэй хүн авчирсанд дуурлаж тагж ийм үйл гарахгүй байхыг сануулдаг. Урд чөний явдлаас болж Элиз унтаж чадаагүй ба хичээл дээрээ Примерик өмсөж байсан охин түнд цусан туталдсан Сэнди болж харагданаа. Маш ихээр айж орилж гудамжаар галзуу хүн шиг гүйж яваа яагаж мэдгүй охин цагдаагийн газар дээр очиж Сэндигийн хүн амны хэргийн гэр чимээ мэдүүлэг өгдөг. Мэдүүлэг авч байсан эрэгтэй цагдаа ерөөсөө итгэдэггүй. Харин эмэгтэй цагдаа чамд тусалж чадна гэхдээ их цаг орох болно. Хэргийн талаар нотлох баримт ч юм уу алга болсон мэдээлэл тэр хүнийхээ нэр зэрэг нь байвал их хэрэг болох талаар хэлдэг. Үүнийг сонссон Элиз сургуулийнхаа номын сан дээр очиж 60-аад оны үед алга болсон хүмүүсийн талаарх сониныг нэг нэгээр нь шалгаж эхэлдэг. Номын сан Джон түүнийг хайж өчтөг ба охин өөрт нь болж байгаа бүхий л үйл явдлыг залууд хэлдэг ба харин залуу Элиз тусалж чадна гэдгийг хэлээд алга болсон хүмүүс дундаас Сэндиг хайхад нь хамт тусалдаг. Цаг минут өнгөрөх тусам бүх зүйл уламд ордож охин өнөөх залуучуудын дүрсийг харж улам бодиттой мэдрэгдэж эхэлдэг ба араас нь дагаж байсан сүнс чихүү хий зүйлийг айсандаа хайчаараа хутгадах гэж байгаад хуучин өрөөний хамтрагч Жокоста руу хайчаар яг бүлэх гэж байхад нь Джон зогсоодог. Тэр үед л охин жирийн хүмүүсийг тэдгээр ирчүүд болгон хараад байдгаа ойлгодог. Өөрийг нь алах гэж ордлоо хэмээн Жокоста цагдаа дуудахаар явхад нь Джон зогсоохоор араас нь гардаг. Номын санг орхиж сургуулийнхаа цонхоор гудамжаар алхаж байгаа цагаан хөрөмтэй эмэгтэйг Сэндиг байна гэж харан гадаа гарч бүсгүйг дагаж байгаад шалбаагийн дээр халтарч ухаан алдан ундаг. Удал өсөрч дахин Сэндиг хайж байгаад ажилтг байрныхаа үүдэнд ирдэг өгөөд тэр өөрийг нь өдөж хоргож байсан баарныханд байнгын хөвшүүлэгч өвгөн бол Джейк байгаас гарцаагүй гэж удан баарныхаа Б1 давхар руу доош буудаг. Элиз өвгөн тандан ингэж хэлдэг. Би чамайг Сэндид юу хийснийг ч мэднэ гэхэд өвгөн ингэж хариулдаг. Тэр өөрийнхөө хүссэн зүйлийг л авсан. Энэ хуучин хөгийн хотод би түүнийг олох гэж ирсэн ч тэр нуугдаад гарч ирсэнгүй гэхэд охин чи түүнийг алчихсан юм чи яаж энд байх юм бэ гэж хэлдэг. Өвгөн баарыг орхиж гадагш гарах замдаа бас инхүү хэлдэг. Чи түүнийг сахиусан тэнгэр шиг сайн охин байсан гэж буруу удаж байна гэж хэлээд замаа харлгүй машин дайруулан өгдөг. Гэвч тэр өвгөн бол Джейк биш болж таардаг. Үнэн дээр Сэндитэй уулзж байсан цагдаа нь байсан байгаа. Өөрт нь тусалж чадах байсан ганц хүнийг буруу бодож байсан гэдгээ мэдсэн Элиз эмээрүүгөө уцтаж түүнийг ирж авахыг хүснэ. Охин дахид Джонтой таарчин газар 1 минут ч илүү баймааргүй байгаагаа хэлж түүний машинаар гэрлүүгөө харин ачаа бараагаа бэлтгэхээр явдаг ба орохынхоо өмнө хэрвээ би 15 минутын дараа гарч ирэхгүй бол миний араас орж ирээрэй гэж хэлдэг. За тэгээд байр түрээслэгч хатагтай Коллинсийн өрөөрөө орж гэрлүүгөө хайхаар болсон ба түүнд өгсөн барьцааны мөнгөөсөө талыг нь авч болох юм асуухад эхлээд тайвшраа цайв уу гэж хэлээд араас нь өөрийг нэг цагтаа эмэгтэй сургалж ирсэн ба өрөөнд нэг эмэгтэй бусдын гарт амиа алдсан талаар мэдүүлэг өгсөн тухай сонссноо илэн би чамайг хэлэх хүртэл тодорхой сайн санахгүй байсан юм аа. Залуу байхдаа би тэнд үгсэн юм гэж өөрийгөө хэлдэг. Чин насан дээр байхдаа би мөрөөдлөө биелүүлэхээр энэ хотод ирж байсан юм. Дуучин болоод тайзан дээр үзүүлбэр үзүүлэхийг хүссэн. Харин биеийн үнэлэх нь энэ бүхний нэг хэсэг байсан. Дуучин болохын тулд хин нэгний дүр тойрох хэрэг гардаг байлаа. Орой болгон над дээр ирдэг ирчүүдийг өөр нэгэн дээр ирж байна гэж төсөөлөд тэдгээр ирчүүд миний хувьд хинч биш байсан учраас царай руу харахгүй гэж санахыг ч хүсдэггүй байсан юм. Нэг талаараа би тэр өрөөнд хэдэн зуун удаа үгсэн. Гэтэл нэг шөнө энэ бүхнийг хийхэд хүргэсэн гэр намайг алахыг завдаж өөрийгөө хамгаалахын тулд гарт байсан хутгаар өөрийг нь хэдэн зуун удаа хутгалж алсан гэж хэлдэг. Үгээр цогсохгүй түн дээр ирдэг байсан бүх ирчүүдийг алсан байдаг ба бүгдийг нь шал хананд ороо нууж тагиж хинч хизээч өөрийг нь эмтэлж чадхааргүй болгосон байдаг. Элиз эдгээрийг цагдаад хэлсэндээ уушлахгүй идэгч уушлахгүй хот нэгэнд оройтсон ба уух юм унтуулдаг юм хийчихсэн байдаг. Тэгээд хатагтай Коллинс ингэж хэлдэг. Би чамайг тэдгэр хүмүүс шиг хутгалахгүй. Харин чи зовлонгүй үх болно гэж хэлдэг. За тэгээд 15 минут ч өнгөрч Джон түүний араас орж ирдэг. Элиз Коллинсийн өрөөс чадан ядан гарч түүнд зогтож хэлэхэд залууг хутгалж орхидог. Эмигнээс зогтож Элиз өрөөрөөгөө чадан ядан зогтдог. Түүнийг дагаж зовоож байсан тэдгээр хүмүүс нь түүнээс тусламж гуйж байсан юм байдаг. Эмгэн тэд бүгд өөх ёстой байсан ба хүртэх ёстойгоо хүртсэн гэж хэлээд би шорон руу явахгүй гэж хэлэхтэйгээ зэрэгцэн хоолойгоо хөрчиж байхад нь болиулж аврах гэж оролддог гэж. Үнэхээр нэгэнтээ оройдчихэ. Хатагтай Коллинсийн өрөөнд гарсан гал байшингаар тарж гал команд түргнийхэн Элиз Джон хоёрыг авардаг. Харин Сэнди галж чатан нас ордог. Ингээд дүр шилжин охин амжилттай загварын шоугаа дуусгаж чаддаг ба эцэст нь ээжигээ биш Сэндиг хардаг болсноор кино маань дуснаа. За энэ хүү киног үзэж дуусны дараа надад өөр нэгэн киног санагдуулсан ба Сэнди бол үнэндээ Betty Boop хэмээх анимашны дүр байсан.
Бид бүгдийн багадаа үзэж өссөн тус олон ангит анимашны од болох гэж их хотыг зорьсон насан туршаагүй эмээл тохны тухай ийм бүтээл байдгийг зарим нь мэдэх баха. Тухайн цаг үедээ Бетти насан туршаагүй секс бэлэг тэмдэг гэж байсан. Олон их сурвалжуудаас Беттиг Мерлин эсвэл Эстер Джонс хэмээх өнгө дайрст охиноос сэдвлэн хийсэн гэж ярьдаг. 1920-ад оны үед ч бай 2023 онд ч бай ерөнхийдөө өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр ирсэн гин цайлган охтыг бэлгийн боол болгож олонний танил нэртэй хөгшин ирчүүдийн зугаацах тоглоом болж хохирч байгаа мянган эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Энэ бол дэлхийн аль ч оронд бий. Яг энэхүү байдал Монголд ч гэсэн байгаа. Монгол залуу гарч ирж байгаа артист, дуучин охтууд ч гэсэн ямар нэг байдлаар иймэрхүү байдалд орсныг үүсэхгүй. Бетти Буп хүүхэлдэйн кинон дээр маш их бэлгийн дарамтад өртгийг тус бүтээлийг дахиж үзвэл та анзаарах болно. Тэрээр дуучин болохыг хүссэн жаахан охин байсан. Гэвч түүний менежер нь уянгалаг нарийнхан жаахан хүүхдийн хоолойг нь гил задгаа хувцалтайгаар хослуулснаар ирчүүдийн анхаарлыг татаж биеэр нь мөнгө олох зорилготой байсан байдаг. Түүнд хүч хэрэглэж хүсээгүй зүйлсийг нь хийлгэж байгаа эсэхийг ил харуулж байгаа үуч гэлээ. Нас биеинд хүрсэн ямар ч хүн үүнийг харсан юу болж байгааг хэлүүлдэг мэдгөө зэ. Иймд тус Сэнди гих дүр нь яг л Бетти Буп шиг танихгүй залууд хуурдагдаж өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэн гэдэгт итгэж хэлсэн зүйлийг нь хийдэг байсан ч эцсүүлдээ биеийн үнэлэгч болж хувирсанд маш ихээр уурдаж тэдгээр хүмүүсээс өшөө авсан байдаг. Ингээд энэ удаагийн спойлер задлан маань энэ түрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар